Ажилчид ургуулсан өрсөлдөгийг ороогоод дараа нь татсан дээр тавина. Татсан дамжуургаар явсаар нөгөө талын багаажинд хүрэгдэнэ. Эдгээр сайдар өрсөн өрсөлдөөнүүд удахгүй тариалангийн талбайраа хүрэгдээд өрсөлдүүлэн таригдахаа үлээн. Энэ бол тавианы мэргэсэн будааны тариалдаг үйлдвэр. Ажилчид өрсөлдөөний хайрцамжийг тараагаад дараа нь автомат өрсөлдөө суулгагч машинаар төлөвлөгдсөн маршрутын дагуу явна. Өрсөлдөө явах механизм ээлжийн ажил нь тохирох тооны өрсөлдөөг авна. Дараа нь нэгж машин шаардлагын дагуу өрсөлдөөг усан талбай шигүүс болгоно. 3 сарын дараа энэ талбайд будаа хураах цаг ирнэ. Энэ үед ажилчид комбайн жолоодож хураалт хийн. Будаа ичнээсээ салгах үед өвс багцлагдсан комбайны ард хаягт нь орчин үеийн өндөр автоматжуулсан машины тусламжтайгаар зүгээр хүндхүтэй аж ахуйн ажлууд гайхалтай хэлбэр болно. Хураалт дуусны дараа машин будааг ачааны эсвэрүү дамжуулаад үйлдвэрүүд хэвэржлэн цааш боловсруулах болно. Хэлцлэхийн өмнө энэхүү шин будааг эхлээд хатаана. Чигийн хэмжээ стандартад хүрсний дараа будааны тэрмийн машин руу оруулж хальсална. Энэ машин эхлээд будааны гадаргууг хальсалснаар анхан шатны бор будаа гарна. Энэ үед бор будааг өнгөлөх машин руу оруулна. Өнгөлсний дараа будаа бүрэн боловсруулагдаж дуслаа. Энэ бол будаа үйлдвэрлэх үйл явц байлаа.